Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? За баярлалаа хүүхдүүдээ. Өнөөдөр та нартай Монгол ардын 7 ногоон өндөгтэй доголон шаазгай гэдэг үлгэрийг ярьж өгье. Эртээ урдын цагт 7 ногоон өндөгтэй доголон шаазгай гэж байж гинэ. Нэг өдөр үнэг хажууд нь хурж ирээд "Хөөе шаазгай, надаа нэг өндөгнөөсөө өгөөч, би авч идье" гэж хэлж гинэ. Шаазгай "Би өгөхгүй" гэж хэлж гин. Тэгтэн үнэг "Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын газраас тоос татуулан ирээд алтан үлээсий чинь хуг мөргөндөө" гэж хэлж гинэ. Шаазгай энэ үгийг сонсоод үнэхээр айж нэг өндөгнөөсөө үнэгт өгжээ. Ингээд үнэг өдөр болгон хурч ирж өнөөх урдын сайхан үгээ хэлж айлгасаар шаазгай ганцхан өндөгтэйгөө үлдэж гинэ. Нэг өдөр шаазгай уйтгарлан гуниглаж суутал гинтхэн хажуунаас нь огт нь гарч ирээд "Хүү шаазгай, гүй чи юунд уйлаа вэ?" гэж асууж гин. Шаазгай "Охтон минь, би яаж гуниглахгүй байх вүлээ дээ. Үнэг өдөр болгон хурч ирээд өндөгнөөс минь идсээр байгаад ганцхан өндөгтөө үлдлээ. Өндгөө өгөхгүй гэхэд алтан улаасыг чинь хуг мөргөж алсын газраас тоос татуулан ирэндээ гэж айлгасаар ийхүү нэгхэн өндөгтөөгөө үлдээд гуниглаж суундаа" гэж хэлж гинэ. Охт нь энэ үгийг сонсоод "Хөөе шаазгай, заа чи миний үгийг сайн тогтоож ав. Дахиад үнэг хүрээд ирэх юм бол чиний алтан улаасыг хуг мөргөдөг эвэр чинь алив? Алсын газраас тоос манруулдаг туйраа чинь алив гэж хэлээрээ. Хэрвээ энэ үгийг чамд хэн зааж өгсөн бэ гэвэл би бодон бодож олсон юм. Санаанд минь орсон юм гэж хариулаарай" гэж хэлж гинэ. Ингээд сууж байтал өнөөх үнэг дахиад хүрээд ирж гинэ. Тэгээд "Хөөе шаазгай, надаа үлдсэн ганц өндгөө өгөөч, би авч идье" гэж хэлж гин. Шаазгай урдын адилаар "Би өгөхгүй" гэж хариулсанд үнэг өнөө урдын ёсоор алсын газраас тоос татуулж ирээд алтан улаасыг чинь хуг мөргөндөө гэж гинэ. Тэгтэл шаазгай "Алсын газраас тоос татуулдаг туйраа чинь хаана байна? Алтан улаасыг минь хуг мөргөдөг эвэр чинь алив?" гэж хэлж гинэ. Тэгтэл үнэг "Гүй чамд энэ үгийг хэн зааж өгсөн юм?" гэж асуувал "Би санан бодож олсон юм. Бодон санаж олсон юм" гэж хариулж гинэ. Тэгтэл үнэг "Чи наад үгээ одоохон хэлэхгүй бол би үнэгний 13 мэхээ хэрэглээд чиний нэг өндгийг авна да" гэж айлгаж гинэ. Тэгтэл шаазгай айгаад "Гүй тэр надад охтон зааж өгсөн юм" гэж сандран хариулж гин. Тэгтэл үнэг охтны нүхэн дээр гүйн очоод охтныг дуудаж гин. Тэгтэл охт нь гэрээсээ "Би гэрээ цэвэрлэж байна аа, үнэггүй" гэж хариулж гин. Тэгтэл үнэг "Ямар хөөрхөн хошуу цухих болоо, ийм хөөрхөн дуутай юм чинь" гэж хэлж гин. Тэгтэл охт нь дахин дуудахт нь "Би одоо толио арчиж байна" гэж хариулж гин. Тэгтэл үнэг "Энэ ийм хөөрхөн толгойтой байгаа юм чинь энэ охтны сүүл нь ямар хөөрхөн болоо" гэж асуутал охт нь нилээд том цээжээ гаргаж гинэ. Тэгтэл үнэг "Цээж нь ийм хөөрхөн байгаа юм чинь бөхс нь ямар хөөрхөн байгаа бол" гэж асууж гин. Тэгтэл огт нь бүр
нүхнээсээ гараад иржээ. Тэгтэл үнэг ийм хөөрхөн биетэй юм чинь хадан дээгүүр бүг гэж шогшвол ямар хөөрхөн байгаа болоо гэж хэлэхэд нь огт нь хадан дээгүүр бүг гүйж гарчээ. Тэгтэл үнэг ганцхан урагшаа ухс хийгээд нөгөө охтныг амандаа хийж орхижээ. Тэгтэл шаазгай үүнийг хараад "Хөөе үнэггүй, ангар гэж идвэл амттай байдгийм. Өмөр гэж идвэл өмхий байдгийм шүү дээ" гэж хэлж гин. Тэгтэл үнэг ангар гэж идэх гэтэл амнаас нь өнөөх охт нь үсрэн харайж гарсан гинэ. Ингээд 7 ногоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр үүгээр жаргаж байна. Маш их баярлалаа. За баярлалаа хүүхдүүдээ.